Орой мэндийг хүргүүлэгчтэй MBC-нээс мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа нуулна. Самар түүж бэлтгэх хугацаанд өөрчлөлт орууллаа. Эмнэлгийн нэм оноос өмнө дуусах төлөвтэй байна. Эмийн төсөв танагдсанаар өвчтнүүд эмчилгээ бүрэн хэлж чадахгүй байна. Маршал хэмжээгээ цэдэн балагсны 100 жилийн ойрхон хэмжээ энэ сарын 23-нд 24-нд болно. 9-р сарын 16, 17-ны 14 цагаас бүх нийтийн цэвэрлэгээ болно. Эрүүл хүүхэд бидний ирээдүйн байныг нээлттэй боллоо. Цоос хэлний багшийн англи хэлний сургалтанд бүртгэж байна. Next Electronics найр хөлбөрөх хөдөлн 5 хоног бүх бараандаа хямдрал зарлаа. Эдгээр лумст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа нуулна. Мэдээлж байна. Байгаль орчны яамны сайдын тушаалаар ойн баялагийг ашиглах журманд өөрчлөлт орсон байна. Энэ хүрээнд самрыг 9-р сарын 10-наас хойш ахуйн зориулалтаар болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүхийг зөвшөөрсөн шийдвэр гарчээ. Энэ жил самрын болц эрт гүйцсэн учир хушмадны самрыг 9-р сарын 10-наас түүж бэлтгэх байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарсан. Энэ хүрээнд оюун байлагийг хамгаалах зохистой ажиллах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхрөлүүд эзэмшлийнхээ талбайгаас хушмадны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар килограммыг 800 төгрөгөөр үнэлэх бол иргэд ойн дагалдах баялаг ашигласны төлбөрөө төлж эрхийн бичгээ авсны үндсэн дээр 1 кг самрыг 500 төгрөгөөр түүх юм байна. Самарт шинэ журам гарсан байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэ журам болсон. Хуучин бол 10 сарын 1-ээс мөрдөгчээсэн. Гэтэл энэ жил бол болцсон хэвчүүлсэн учраас 9 сарын 1-ээс ихтэй одоо энэ самрын төвч тушаалыг олгож ирэхээр шинэ журам гарсан. Энэ А24-нд тоод юм сайдын шинэ тушаал гарсан. Одоо ингэ мөрдөж ажиллаж эхэлчихсэн байгаа. Болцсон мөрөнгөцсөн учраас энэ хамгийн гол анхаарах юм бол иргэн хүн бол одоо 25 кг-аар төвж болохгүй. 25 төвөд төрийн ташаа тургуулиас хийдэг даваануудад нь 25 кг төвөгтэй одоо тодорхой хэмжээний зөвшөөрөл хураамжийн мичтэйгээр төвж одоо энэ эрхтэйгээр оролцсон. Үйлдвэрлэлийн зориулалтаар төвж авах хүн бол одоо аж ахуйн нэгж юу мэргэжлийн байгууллагуудад төвж аль ёсоор засаглалтын гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулж төвж одоо тэгээд одоо сум орондоо нь зохиосныхаа самрынхаа зөвшөөрөл хураамжийг төлж одоо энэ бэлтгэдэг. Одоо энэ дэр голдог хэнтэй бол сумын байгаль орчин улсын байцаагч байгаль хамгаалагчаас гадна энд бол байгаль орчин аялал жуулчлалын газар аймгийн мэргэжлийн газар тогтмол байнгын гинэлтэй байна. Сум бол байнгын гинэлтэйгээр ажиллана энэ дэр бол одоо мөрөж одоо иргэд тоож явж ажиллаж байгаа. Зөвшөөрлийг ханаас болгож байна? Зөвшөөрлийг бол сумын улсын хамгаалагчаас өгнө. Тэрнийг эрх хөхий байгуул байгаль хамгаалагч юм уу улсын байцаагч өгнө. Өөрсдөө олгодог. Ийм юм таадаг. Энэ нэг үйлдвэрлэлийн зориулалтад өндөр хангаагаас өгөхөөр энд журам заасан байгаа. Зөвхөн өндөр хангаас үйлдвэрлэлийн зориулалтад хийдэн төвн ахуйн зориулалтаар бол 100 хангаа цагаар хоёр сумаас ахуйн зориулалтад түүхийг ингэж одоо журамд заагаад өгчсөн байгаа. Энэ хоёр сумнаас өөр гадаа түүхгүй. Самар түүхээр цагаан архын өндөр хангаа 100 хангаас сумдыг зорих иргэд нийлээдэг байна. Самар түүх эрх нэгцэнтэй холбоотой иргэд ихээр очиж самар түүх улмаар хушмадыг гэмтэх зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн самар түүх зэрэг хууль бус үйлдэл гаргаж болзгүй учраас мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулж байна. Дараагийн мэдээ. Манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас салбар бүрт бүсээ чангалах бодлогыг баримталж байгаа. Энэ хүрээнд төсөв бодлоготой салбар бүрийн төсвийг тансан байна. Тодорхойлбол эрүүл мэндийн салбарын төсөв танагдсан нь эмнэлгийн үйл ажиллагаа хүндрэхэд хүргэсээр байна. Эдийн засгийн хүндхэн байдалтай уялдуулан улс орон даяар бүсээ чангалсан харин энэ нь зарим нэг салбарыг төлөвлөхөд хүргэж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын төсөв танагдсанаар 2 дугаар шатлын эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл үүсэж урт хормоогоор хой томрогоо нөхөн ажилуул ажиллагаа явуулж байна. Ер нь эмнэлгүүдийн нэмийн зардал төсөөс үргэлж давдаг бөгөөд өртөө гардаг. Энэ жилийн тухайд эмнэлгийн нэмийн хангамжийн 3 дугаар улирлын эм дуусаж өнөөдрийн байдлаар 90 сая төгрөгийн өртөө ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаа арай ч явуулж байна. За аймгийн нэгдсэн эмнэлгийн хэрэгслийн төсөв 2016 онд бодлогдсон төсөөр 630 сая төгрөг байгаа. Энэ 630 сая төгрөгөөс 150 саяар нь лабораторийн ургуулж бодисод авчдаг. Үлдсэн 480 сая төгрөгөөр одоо эмнэлгийн хэрэгслээ худалдаа авч тендер зарлж худалдаа авч байгаа. За 480-аас нь 30 сая төгрөг нь бол тендерийн бус авч байгаа. 450-д тендер авч байгаа. Тэгэхээр 8 сарын 8-нд энэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дараах гэдэг энэ албан тушаалыг авахд өртлийн дараах ажил хүлээлт зөвлөж өгтөө. 3 дугаар улирлын тендерийн нэмийг 80% зарцуулсан. Зарцуул дууссан байгаа. Дахиад дээр нь эмэнд 76 сая төгрөгийн өртөө гэдэг асуудал. Тийм байдлаар эмийн асуудал надад ажил хүлээлгэж өгсөн.
Ажил аваад одоо аргагүй ирэхэнд одоо лабораторийн урвалжууд дуусаад дахид зээлээр аваад одоо тарилгын шингэнүүд дуусаад дахид зээлээр аваад ингэж явсаар байтал эмийнэр 8 сарын сүүлчээр гэхэд одоо 90 сая болцсон байж байна. 4-р удирлын тендерийн нэм 10 сарын 1-ээр ирнэ. Тэгэхээр 10, 11, 12 сарын нэм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ өрөндөө суудахгүй болвол тэр эмнүүд 4-р удирлын нэм хугацаанд ирээд үйл ажиллагаа явагдана. Эмийн байдлаар бол өнөөдөртөө нөхцөл байдал бол ийм л байна. Хэвтийн эмчлүүлэгчдийн зүгээс одоо гаднаас зөвхөн шифрүүзэг л одоо эмнэлгээс өгчин бусд одоо эм тариг гаднаас авчин гэсэн юм гомдлууд нэлээд их ирээд шүү дээ. Харин тийм хамгийн гол юм 8, 9, 7, 8, 9 сард хэрэглэх ёстой эмийн зардлыг 3-р удирлын эмийг 8 сарын 1 гэхэд бараг 80% зарцуулсан байна гэхээр чинь тэгээд нөгөө 8 сар 9 сарын им үндсэндээ байхгүй болчиход ийм хүнд байдалд орчод байна л да. Тэгэхээр оны эхнээс бас жаахан тооцоотоо энэ тендерийн захиалга юмнуудаа бас бодтой хийгээд ингээд явбал бас зохицуулаад ажиллаж болох болов уу гэж дотроо бодож байна. Тэгээд одоо хүний хийжсэн ажил авчаад одоо янз бүрийн юм яриад хэлтэй биш. Одоо одоохонд бол энэндээ имийг болцоог байна. Эмийн төсөв танагсны өвчнүүдэд хамгийн ихээр хүн тусч байгааг эмчнэр хэлж байна. Тухайлбал амьдралын боломжтой 10 хүн дэвштэй хүмүүсэн эрүүл мэнд амнасаа гаруун гаргаж эмчилгээгээ зогсоож байгааг ч хэлж байсан юм а. Удахгүй эх оны төсөв хэлэлцэн тиймээс эмийн төсвийг таналгүйгээр нэмэгдүүлэхдээ эмийн үнийн өсөлтийг тооцож нэмэх шаардлагатай эрүүл мэндийн салбарын хэлж байгаа юм а. Америк нэгдсэн улс эх жил 110 мянган цагаач хүлээж авна. Америк нэгдсэн улсын 2017 оны санхүүгийн жил 10 дугаар сард эхэлнэ. Барак Обамагийн засаг захиргаанаас тус онд 110 мянган дөрвөгч хүлээж авахар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2016 онтой харьцуулахад харьцангуй их тоо юм а. Тэд энэ жил 85 мянган цагаач хүлээж авахар төлөвлөж байгаа бөгөөд Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри энэ талаарх төлөвлөгөөгөө Сенатын хууль зүйн хороонд танилцуулжээ. Барак Обамагийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй цагаачдын бодлогыг бүгд найрамдах намаас эрс шүүмжилж байгаа юм. Тухайлбал хууль зүйн хорооны дарга Боб Гудат Барак Обама жил бүр 4 сарын тоог нэмэгдүүлэхдээ Америкчуудад энэ хэр хүнд тусч болохыг тооцдоггүй гэсэн байна. Бүгд найрамдах намаас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трампын ойрын туслах Джеф Сейшнс нь Обамагийн хэрэгжүүлж буй цагаачдын бодлогыг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд тэрээр энэ татварлуулагчдад хүнд ачаа өрүүлж байгаа хэмээн мэдгдсэн байна. Хятадд 180 км/цагийн хурдтай хар салхи тэгдэжээ. Тайванд өчигдөр үе 9 сарын 14-ний өглөө Марантын хар салхи тэгдсэний улмаас 70 мянган хүн орон ирэх болсон тухай мэдээлсэн мэлээ. Марантын хар салхины хурд цагт 370 км зааж байгаа нь жилийн хамгийн хүчтэй шуургаар нэрлэгдэж байна. Одоогийн байдлаар уг байгалийн авчгийн улмаас Тайван даяар 500 мянган айл өрх тог цахилгаангүй болж дотоодын болон олон улсын 370 гаруй нислэг тусдагдаад байгаа юм а. Түүнчлэн олон тооны зам гүр эвдэж хаагдахад хүрчээ. Баруун даваа орчмор дүнсний хэмжээ 707 мм-д хүрч 16 гол ирүүлсэн байна. Тайванд нүүрлсэн хар салхи намдсан ч Хятадын их газар руу шилжин онцгой байдал зарлахад хүрчээ. Хянхуй агентлагийн мэдээлснээр Шанхай, Шиамин зэрэг зүүн өмнөд хэсгийн 6 хотод хар салхи хүчтэй дэгдэж байгаа тул яралтай арга хэмжээ авч ажилласан байна. Өглөөний 6 цагт дэгдэж эхэлсэн хар салхины улмаас хэдийн олон тонны барилга байшингууд сүйдэж зам талбай усан давтжээ. Гэхдээ Тайвантай харьцуулахад хар салхины хүч харьцангуй сударч 180 км/цагийн хурдтай байгаа тухай Хятадын цаг уурын албанаас мэдээлсэн байна. Хар салхины улмаас иргэдэд хүрэхгүй тулд тус улсын удирдлагууд яралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай CNN агентлаг уламжлалаа. Допингийн шалгалтанд 2 бүх өдөрчээ. Манай улс бүгд найрамдах Солонгос улсын шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын лабораторид улсын баяр наадмын шөвүүрсэн 32 бүхий допингийн шинжилгээг илгээдэг болоод 14 жил өнгөрч байна. Гэхдээ өнөө жил Тэгш ойн баяр тохиож наадмаар 1024 бүх барилдсан тул шөвүүрсэн 64 бүхөөс допингийн шинжилгээ авсан юм а. Шинжилгээний хариу жил бүр 8 дугаар сард багтаж ирдэг байсан гэвч энэ жилийн баяр наадмын допингийн хариуг зарлаагүй 2 сар боллоо. Допингийн шинжилгээний хариуг ингэж дуудаасанд бухимдах хүн цөнгүй байна. Мөчүүдээс допингийн шинжилгээ авдаг
явдаг болсноос хойш хугацаанд энэ жилийн шиг хариуг нь ингэж удааж байсан түүх ховор юм а. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар 2 бүх допинг хэрэглэсэн нь тэдгээр хоног өмнө тогтогдчихэ. Дээрх 2 бүхийн допингийн А шинжилгээнд бүрдсэн бөгөөд тэдний Б сорцыг бүгд найрамдах Солонгос улс руу явуулсан байна. Гэхдээ Б сорцын хариу ирлээж эхний шинжилгээний хариунаас зөрсөн тохиолдол түнцөө юм байна. Б сорц авдаг нь тухайн хориотемийн бэлтгэл хэрэглэсэн бүхийн өмнөх шинжилгээний дээж мөн эсхийг л шалгадаг бөгөөд ингэснээр энэ жилийн баяр наадманд допинг хэрэглэсэн 2 бүхэд баяр наадмын тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулах нь ойлгомжтой болж байна. Допинг хэрэглэсэн дээрх 2 бүхийн нэрийг олон улсын допингийн холбооны дөрвийн дагуу зарлах болоогүй байгаа юм. Б сорцын хариу ирэнгүүт допингийн шинжилгээ авсан байгууллага Монголын үндэсний олимпийн хороо Монголын үндэсний бүхийн холбоонд танилцуулж дараа нь баяр наадмын комисс мэдэгдэх учиртай юм а. Гэвч бол баяр наадмын комисс хуралдаж допинг хэрэглэсэн бүхийн нэрсийг зарладаг байна. Улаанбаатар хот 60 км урттай хурдны замтай болно. Нийслэл сонгогдсон улсын хурлын гишүүдтэй хотын дарга зөвлөлтөг уулзалт хийлээ. Уулзалтаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж нийслэлийн өнөөгийн байдлыг цааш хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг хүслээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1954 онд 125 мянган хүнтэй байхаар, 1963 онд 250 мянган хүнтэй байхаар, 1971 онд 600 мянган хүнтэй байхаар, 1984 онд 850 мянган хүнтэй байхаар хийж байжээ. Харин Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодорхойлол 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримтчийг 2013 онд улсын хурлаар баталсан бөгөөд 2030 онд хотод 1,763 мянган хүн амьдрахаар тооцон төлөвлөсөн байна. Баримтч тусгаснаар хотын хөгжлийг тэргүүлэх чиглэлүүдийг эрүүл аюулгүй ногоон хот, амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот, иргэд хувийн хөвчлийн оролцоонд суурилсан сайн засаглалтай хот, олон төв суурьшлийн зохистой тогтолцоонд суурилсан хот, аял жуулчлалын төв хот, олон улсад өрсөлдөх чадвартай хөгжингүй хот болно гэж тодорхойлсон байна. Мөн хөшгийн хүнд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн засвар үйлчилгээ, мэдээлэл технологи, худалдаа бизнес, төмөр зам, агарын тээврийн логистик төвлөрсөн Our City шинэ хот байгуулах, эмээлт аргалан дурчмыг эмээлт өртөөг түшиглэн хөнгөн аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, логистик, агуулгын аж ахуйг хөгжүүлсэн шинэ хот байгуулахар төлөвлөсөн байна. Дагуул хот суурин Улаанбаатар хоттой холбосон автозамын сүүлжийг сайжруулж, богдуудын өврөөр шинэ нисэх онгоцны буудлаар дайруулан гол замтай холбосон хурдны зам тавих юм байна. Налах Улаанбаатарыг холбосон автозамыг өргөдгөж хотын дундуур гарсан хурдны замыг налахын замтай зэрэгцүүлэн өргөжлүүлж налах хоттой холбоход тусгажээ. Хотын гудамж замын сүүлжийг эрс шинжилэн замын хөдөлгөөний нэгтрэлийг сайжруулах. Хотын гудамж замын сүүлжийг эрс шинжилэн замын хөдөлгөөний нэгтрэлийг сайжруулах, замын хөдөлгөөнийг жигд тараах зорилгоор шинээр төлөвлөж дэд төвүүдийг холбосон хотын төвийг тойрсон 4 цагрыг зам хэвтэ чиглэлд хотын дундуур гарсан зэрэгцээ 6 босоо чиглэл зэрэгцээ 9 гол гудамж байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр 2030 онд Улаанбаатар хот 60 км урттай хурдны замтай хатгуучлалтай замын нийт урт 3000 км хүрнэ гэж тооцжээ. Хиллари Клинтон сонгуулийг орхиж магадгүй. Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа эх оны 11-р сард дуусч тэрээр 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялт байгуулсан эрхэмд үүрэг талбай хүлээлгэх учиртай. Одоогоор Америк нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгуульд арчилсан намаас төрийн нарийн бичиг даргаасан Хиллари Клинтон бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумд нь Дональд Трамп нар нэр дэвшин өсөлдөж байгаа юм а. Хамгийн сүүлд явуулсан олныг хамарсан судалгааны дүнгээс харахад Хиллари Клинтон олонхийн дэмжлэгийг хүлээгээд байгаа юм. Харин Мексик Америк нэгдсэн улсын хилд бетон хам босгон лалын шашинтнуудыг хил нэвтрүүлэхгүй хууль бус цагаачдыг нутаг буцаан гих зэргээр ширүүхэн мэдээллийг хийж олны дургүйслийг дөрвүүлсэн Дональд Трамп дэмжигчдийн хувьд өмнөхөөс онсон үзүүлэлттэй байгаа юм а. Гэвч сүүлийн үед тус улсын нэртэй эмэгтэй улс төрч болох Хиллари Клинтон эрүүл мэндийн байдал Америкчуудын санааг зовох болсон юм а. Улмаар энэ сарын 11-нд болсон 2011 оны терроризмын гашуудлын үйл ажиллагааны үеэр тэрээр уушгины хатгалгаа туссныг эмчинд баталсан байдаг. Тэгвэл энэ хүү явдлыг өрсөлдөгч нь үлгэн авч Хиллари Клинтон эрүүл мэндийн хувьд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөд тэнцэхгүй зэрэгээр мэдгэл хийж сонгуулийн өөр амьсгалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж эхэлсэн. Үүний улмаас олон улсын зарим их сурвалж Хиллари ерөнхийлөгчийн сонгуулийг орхих эсэх талаарх таамгийг аль хэдийнэ дэвшүүлж эхэлсэн байна. Энэ асуудал олон анхаарлыг хамгийн ихд одож байна. Эдгээр 68 настай нэр дэвшүүлж Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас Нью-Йорк мужийн Чапак дахь гэртээ эмчилгээ хэрэгж буй бөгөөд тэрээр энэ сарын 12-13 өдөр Калифорнид болох улсдуудаа цуцолжээ. Энэ явдлын эмэгтэй улс төрч
төлөөлөгчийг сонгуулийн тулаанаас гарах таамагийг бүрэл авчруулж өгсөн байна. Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн дэвшүүлгийн сонгуулийн дэвшиж буй эрхэм ямар тохиолдол нэрээ татаж болох талаар тодорхой зүйлс тусгадаагүйч тухайн намын дүрмд тусгагдсан байдаг байна. Ямар ч тач одоогийн нөхцөлд Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгуулийн тулаанаас нэрээ татах магадлал тун өндөр байгаа бөгөөд зарим ажиглагчид аль хэдийнэ түүний орны дэвшиг эрхэм хэн байхыг таамаглаж эхэлсэн байна. Тэдний нэрлэж байгаагаар хамгийн боломжит хэд хэдэн хувилбар байгаа бөгөөд үүнд сенатч Ким Кайн, нам доторх сунгаанд өрсөлдсөн сенатч Берни Сандерс, одоогийн дэд ерөнхийлөгч Joe Biden нарын нэр багтжээ. Одоогор нөхцөл байдлыг тааварлахад бэрх байгаа ч Хиллари эрүүл мэндийн шалтгааны улмаас нэрээ татвал арчсан намаас өөр хүн нэр дэвших нь ойлгомжтой байгаа юм а. Дараагийн мэдээ бүгд найрамдах Монгол улсын Баатар хөдөлмөрийн Баатар төр нийгмийн эрх зүйтгэл маршал Ямжаагийн Цэдэн Баларгын мэндэлсний 100 жилийн ог улс орон даяар тэмдэглэл өнгөрүүлэх засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан төрсөн нутагт тэмдэглэл өнгөрүүлэх талаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоол гарсан байна. Тэгвэл Цэдэн Баларгсны 100 жилийн арга хэмжээг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар хөтөлбөр нь эцэслэн батлагдсан байна. Маршал Ямжаагийн Цэдэн Бал мэндэлсний 100 жилийн ог улс орон даяар тэмдэглэл өнгөрүүлэх тухай улсын хурлын ээлжилт бус чуулганаар хэлэлцэж баталснаар засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан Цэдэн Бал агсны төрсөн нутагт нь тус ойг тэмдэглэл өнгөрүүлэх тухай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 16-17-ны өдөр тэмдэглэл өнгөрүүлэхээр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж энэ сарын 23-24-ний өдөр аймгийн төвд болон төрсөн сум болох давсан өмнө баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Мөн манай аймаг төр нийгмийн зүтгэлт нь Ямжаагийн Цэдэн Балаар угалдаг төрийн албан байгууллагууд байдаг бөгөөд тэдгээр байгууллагын зүгээс ан хүрээнд олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулах юм байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар, бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн Баатар, Монгол улсын маршал Ямжаагийн Цэдэн Бал агсны 100 жилийн тэмдэглэлтэй холбоотой мэдээллийг одоо та бүхэнд дэлгэрэнгүй байдлаар хүргье. За энэ ойн арга хэмжээ 2000 одоо энэ 16-ны 9 сарын 23-нд болж одоо аймгийн иргэдийн төлөөлөлт хурлын тэргүүлэгчдийн тогтоол бол гарсан байгаа. Тэгэхдээ энэ 23-ны өдрийг өгөхөд 22-нд бол аймгийн хэмжээнд эрдэм шинжилгээ баг хурлыг зохион байгуулахаар бид бүхэн төлөвлөсөн. Одоогийн байдлаар нэг 5-6 нэлтгэл бол бид бүхэнд ирээд байна. Ер нь төлөвлөгөө ёсоор бол нэг 8-10 нэлтгэл бол тавигдах байхаа гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Илтгэлийн гол агуулга нь юу гэхээр яг тухайн үед Цэдэн Бал дарга Увс аймагт ирж байхад Цэдэн Бал даргатай уулзчихсан хүмүүс тэгээд дээр нь одоо Цэдэн Бал даргын ирээд одоо гаргаж ирсэн шийдвэр одоо Монгол улсын хөдөө аж ахуй газар тариална тий салуур бүрт Цэдэн Бал даргын оруулж ирсэн хувь нэмрийг одоо мэдэх тухайн үеийн одоо сум нэгдлийн дарга нар одоо тухайн үеийн одоо зураг дүрсийг одоо тий олон нийтэд одоо ил болгож өөр дээрээ байгаа энэ одоо мэдээллүүдээ бол хуваалцах юм аа. Тэгээ энэ дээр бол Улаанбаатар хотоос бол томоохон эрдэм шинжилгээний одоо бүтээл төрөл хийсэн одоо эрдэмтэд бол энд бол урахгүй байгаа. Энэ бол зөвхөн аймгийн хэмжээнд, Увс аймгийн хэмжээнд болж байгаа гэдгээр бас онцлогтой юм арга хэмжээ юм аа. Энэ арга хэмжээ Цэдэн Бал даргын нэрэмжит 1-р сургуулийн урлагийн зааланд 22-ны өдрийн 10 цагт бол эхлэхээр ийм төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг бол аймгийн боловсрол соёлын газрын дарга Дашним гой бол хариуцж явж байгаа. За 23-нд бол яг үндсэн үйл ажиллагаа бол аймгийн төвд зохион байгуулагдана. 5 дахь өдөр байгаа. 23-нд 10 цагт Цэдэн Бал даргын хөшөөнд бол цэцэг өргөнө. За дээр нь бол Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ цэрэг хүчний байгууллагууд парад жагсна. Энд бол нэг 8-12 хайрцаг. Одоо тэр цэргийн хэллэгээр бол тэр жагсаалын хайрцаг гэж ярьд юм байлаа. 8-12 хайрцаг бол жагсгаар төлөвлөсөн. За дээр нь 11 цаг хүртэл жагсаал яваад түүнээс үргэлжлээд бол Цэдэн Бал даргын талбай дээр нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтийн үйл ажиллагаанд болоод түүний дараа бол цэцгээ өргөөд тэгэд аймгийн хөгжмөнтэй рамын театрын уран бүтээлчид нийт ард иргэдэд одоо соёл урлагийн арга хэмжээг бол үзүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна.
За энэний дараа энэ өдөр болгон үйл ажиллагаан дээр бол Оросын холбооны улсаас бид нэг 100 хүүхэд үрсэн. Энэ хүүхдийн төлөөлөл бас энэ соёл урлагийн арга хэмжээнд бол оролцохоор төлөвлөлөд явж байна. Энэ үйл ажиллагааны дараа өдөөс хойш бол 15 цагаас драмын театрт күндэтгэлийн хурал гэж зохион байгуулагдана. За энэ хуралд бол бас уран нутагт төрийн байгууллага зүтгэж байгаа. За энэ зарим нэг хүмүүсийг шагнах. Тэгээд зоч төлөөлөгч нарыг ураад хүндэтгэлийн хурал зохион байгуулна. Хүндэтгэлийн хурлын дараа бол бас соёл урлагийн арга хэмжээг төлөвлөжсөн байна. За тэгээд оройн бол 19 цагаас холоороос ирсэн зоч төлөөлөгчтэй бол нэг баг хүлээн авах юм арга хэмжээ байгаа. Энэтэй бол яг одоо нэг цагийн зөрүүтэй энэ спортын урдан дээр Орос Монголын хүүхдийн хамтарсан урлагийн тоглолт гэж зүйл бол нийт одоо иргэдийн оролцуулан зохион байгуулахаар бид нар төлөвлөсөн байгаа. 23-ны орой. Одоо бид нар ярьдгаар бөхөө өргөнд тий. Энэ дээр бол Оросоос ирсэн 100 хүүхэд тэгээд манай энэ Увсан аймгийн сургуулиудаас одоо урлагийн урлаг соёлын арга хэмжээ бэлдсэн хүүхдүүд хамтраад нийт ард иргэдэд ийм урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна. За энэ 23-ны ажил бол нэг ингээд ерөнхийдөө өндөрлж байгаа. За 24-ндээ бол манай давс сумд Балдаргын одоо төрсөн сум давс сумд 24-нд үйл ажиллагаа үргэлжлэнэ. 24-нд бол 128-ын бүхий барилдааныг одоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлыг бол спортын газрын дарга Төрмөнх гол хариуцаад явж байгаа. Бид нэр энэ ажлууд дээр хэсэгчилсэн ажлууд болгон дээр бол ажлын хэсэг бол бид нар байгуулсан ингэ явж байгаа. Давсамд бол нэг зүйлийг бол үзэгчтэй хэлэхэд бол уралдаан хурдан морины уралдаан бол болохгүй. Энэ бол нэг ховд баян үлгээд гарч байгаа малын өвчлөлтэй холбоотой аймгийн засаг дарга захирамж гаргасан. Энэ морины уралдааныг бол зохион байгуулахгүй. Морины уралдаан гэдэг бол зөвхөн давс одоо зохион байгуулах тэр чин давс сумаас оролцохгүй шүү дээ. Энэ тэндээс ирж орно. Тийм учраас энэ захирамжтай холбоотой бол хурдан морины уралдаан болохгүй шүү гэдгийг бол би бол дахин давтна хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс бас морио бэлдээд энэ тэндээс одоо хурдан морьтой хүмүүс уяачд бол ингэж маш их асууж байгаа учраас энийг давтна хэлж байна. За тэгээд бүхэн барилдаан болоо түүний дараа Оросоос ирсэн зоч төлөөлөгчтэй цаашаа үхтэж өгөөд за мөн давсам дээр бол тэр Цэдэн Балдаргын одоо төрсэн газар цагаан бураад одоо гэрэлт хөшөө босгох. За мөн Цэдэн Балдаргын музейг одоо зоч төлөөлөгч үз сонирхох. За мөн Цэдэн Балдаргын талбайд цэцэг өргөх. За тэр нийт үйл ажиллагааны нээлт гэх мэт ийм ажлууд бол 9 сарын 24-нд давсамд үргэлжлээд ингээд бидний үйл ажиллагаа бол өндөрлөнө гэсэн төлөвлөгөөтэй. Бүгд найрамдах Монгол Улсын баатар хөдөлмөрийн баатар маршал төр нийгмийн нэр зүтгэлтэн Жумжаагийн Цэдэн Балагсны 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр эзэслэн гарсан бөгөөд 23 дулаан ом сумын төвд байрлах Цэдэн балын талбай цэцэг өргөх баярын хурал зохион байгуулах Орос Монголын хүүхдийн хамтарсан тоглолт болох 24 төрлөх сүмдэн баярын арга хэмжээг зохион байгуулах юм байна. Дараагийн мэдээ төр нийгмийн нэр зүтгэлтэн маршал Жумжаагийн Цэдэн Балагсны 100 насны баяр хэмжээг Өгтөн улаан сумын засаг даргын захирамжаар бүх нийтийн цэвэрлэг зохион байгуулахаар болсон байна. Албан байгууллагууд 9-р сарын 16-ны дүү 14 цагаас бүх нийтийн цэвэрлэгэнд оролцох бол айл өрхөд 9-р сарын 17-нд оролцох юм. Удахгүй маршал Жумжаагийн Цэдэн бал дарга агсны 100 насны ойн баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах Улаан сумын засаг даргын 9-р сарын 13-ны захирамж гарлаа. Энэхүү захирамжид бүх нийтийн цэвэрлэгийг албан байгуулах аж ахуйн нэгж үйлчлэгээний цэг салбаруудын хэмжээнд 9-р сарын 16-ны 14 цагаас айл өрхийн хэмжээнд 9-р сарын 17-ны 14 цагаас зохион байгуулахар тусгажээ. Цэвэрлэгээнд Улаан сумын засаг даргын тамийн газрын байгаль хамгаалагч нар, багуудын нийгмийн ажилтан засаг дарга нар хяналт тавин ажиллах бөгөөд оролцоогүй байгууллагууд мэдэгдэл албан шаардлага хүргүүлэх торгуулийн арга хэмжээ ногдуулан ажиллах юм байна. Цэвэрлэгээний хүрээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд гадны орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс хашлах, явган хүний замын хогийг цэвэрлэж угаан хаягийг стандартын дагуу шинжилж орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжийг цэвэрлэх юм. Харин гэр хорооллын иргэд хашаа орчмын хог өөрийн эзэмшлийн хашаагаа цэвэрлэх юм. Маршал Цэдэн балын 100 жилийн ог тохиолдуулан бас Улаан гомхтын өнгө зэмжийг сайжруулах холбогдуулаад
сумын даргын захимж гарсан байна. А-дороо 287 захимж гараад маргааш өдрийг бол бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлж байгаа. Энд бол байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн хамаарагдах 50 м газар цэвэрлээд тэр цэвэрлсэн хог бол баталгаатай саунд гэж маад мэдгдэх ёстой. Манай байгууллага бол энэ үйл ажиллагаа хийж байгаа байгууллагын хогийг татна. А гэр хорооллынх бол нөгөөдөр болно. Гэр хорооллын хогийг бол элемент компанид ачаав. Ялангуяа анхаарах нэг зүйл бол гэр хороол дээр зэрлэг ургамлын хаягдл байгаа. Энийг бол шатаахгүйгээр элемент компанид хүлээлгэн өгнө. Элемент компани тэрэггээр зөрүүлтийн газар устгах ёстой. Энийг бол бас ард иргэд анхаарч ажиллаараа гэдгийг одоо бас хэлмээр байна. Тэр Сэдэн бол даргын одоо 100 жилийн хүрээнд одоо хотыг тохижуулах нэмэлт ажлууд хийгдэж байна. За Сэдэн бол даргын ой тохиолдолд бид нэр бол Сэдэн бол даргын талбайг шинжлэх, ментер сандал болно. Хогны сав заатар баримлуудыг цэвэрлэх гэсэн ажлуудыг хийж байгаа мөн бас байгууллагууд цус бүрдээ өөрийнхөө өнгө эзэмшиг сайжруулах, амын бэлтгэл ажлыг хангах, көлбөр таарсан усад ажлын бэлтгэлийг хангах ажлууд хийж байна. Нийтийн цэвэрлэгээний ажлыг улаан сумын засаг даргын тамирын газраас зохион байгуулдаг ч иргэд идэвхтэй хамрагдсан баг үүнс хяналт тавих нь сул байдаг. Тиймээс иргэд болоод аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй хамрагдаж орчноо цэвэрлэхийг уриалж байна. Дараагийн мэдээ хүүхдийн дэгдэл маш ихээр гарч эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 44 хүүхэд эндсэн харамсалтай мэдээ байна. Үүнийг бууруулах зорилгоор аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг хамтран эрүүл хүүхэд бидний ирээдүй 3 сарын 1-ийг зохион байгуулахар болж өнөөдөр нээлттэй хийлээ. Онд гарсаар эхний 8 сарын статистик мэдээгээр 5 хүртэлх наснда 44 хүүхэд эндснээс 1 хүртэлх насны 38, 1-ээс 5 хүртэлх насны 6 хүүхэд эндсэн харамсалтай гарсан байна. Нийлхсэн эмнэлгийг тэргүүлэх шалтгаанд ослт гэмтэл, хатгалгаа, дутуу төрөлтөөс үүдэлтэй нэр эндэгдэл, 1-ээс 5 хүртэлх насны хүүхдийн эмнэлгийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол, усан живэг, хатгалгаа суулгалт өвчин нийцэлж байгаа байна. Үүнтэй холбогдуулан аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгээс эрүүл хүүхэд бидний ирээдүй 3 сарын 1-ийг зарлаж байна. Энэхүү аяны нээлт өнөөдөр болсон бөгөөд 3 чиглэлийн ажлыг зохион байгуулах юм байна. Эрүүл хүүхэд бидний ирээдүй гэсэн аян зохион байгуулж байгаа. Үндсэн аяны зорилго энэ эрүүл мэндийн спортын сайдын 2016 оны 204 хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 522 аймгийн засаг даргын 06 тоот албан даргуудыг даалгавруудыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор хүүхдийн эрүүл мэндийн асуудал ялангуяа хүүхдийн эндэгдэл улсын аймгийн дундчаас өндөр үзүүлэлттэй байгаа. Энээс гол нь энэ асуудлыг одоо таслан зогсоох энэ асуудлыг одоо цэгцлэх зорилгоор ийм аян зарлж байгаамаа. Аяны хүрээнд бид үндсэн аянаа бол 3 зорилготой зарлж байгаа 3 сарын хугацаатай 9 сарын 15-наас 12 сарын 15-нд. Нэгдүгээрт нь бол удирдлага зохион байгуулалтын хүрээнд, хоёрдугаарт нь эмнэлгийн тусламж үйлчлэгээ, гуравдугаарт нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл сургалт сурчлагыг хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй чанартай тусламж үйлчлэгээг тасралтгүй хэвлэл мэдээллийн байгууллага, бусад эрүүл мэндийн байгууллагууд, бусад төрийн болон хувийн хэвшил эрүүл мэндийн бусад аж ахуйн нэгж байгууллага иргэний оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөлөөд өнөөдөр аяныхаа нээлтийг хийх гэж байна. Аяны хүрээнд эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэдийн 5-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүлэгчүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамжийн талаарх эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх тогтвортой үйл ажиллагаар хоол тэжээлийн дутагдaltaй хүүхдүүдийг нөхөж сэргээх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна. Дараагийн мэдээ Монгол Улсад англи хэлний сургалтаар алдартай цоо сэлэнг багш төрж өссөн нутагтаа ирж өөрийн бэрийн тусан сургалтаа явуулж эхэллээ. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд суурт анхан шат болон гүнзгий шатны сургалтуудаа дахин явуулахаар болсон байна. Монгол Улсад англи хэлний сургалтаараа хэдийнэ танил болсон цоо сэлэнг сургалтын төвийн захирал англи хэлний багш орчуулагч сэлэнгээ төрж өссөн нутагтаа ирж англи хэлний бэрийн тусан сургалтаа явуулж эхлэв байна. Энэ сарын 11-нд суурт анхан шат болон гүнзгий шатны 13 хоногийн сургалтаа эрчимжүүлсэн байдлаар 9 хоногт багтаан явуулж эхэлсэн бол англи хэл сурагчийн хүслээр нутгийнхаа зон олны хүсэлтээр 17-ны өдөр 8:30 минутаас 20-нд 17:30 минутаас сууртай анхан шатны сургалтаа явуулах бол мөн гүнзгий шатны сургалтаа 15 цагаас явуулахар болсон байна. Одоогоор хоёр шатны эрчимжүүлсэн сургалтанд 30 гаруй хүн хамрагдаж байгаа юм байна. Энэхүү сургалтанд сууснаар англи хэлний 2000 үгийн санта болохоос гадна орчуулга хийх чадвартай болно гэдгийг хэлж байна. Цоо сэлэнгэ багш англи хэлний сурах арга барилын талаар 40 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд цоо сэлэнг сургалтын төвөн сүүлийн 3 жил дараалан нийслэлийн шилдэг сургалтын төвөөр шалгаж байсан юм а. За одоо би ингээд увс нутагтаа ирээд өөрөө
бас анх удаага л хөдөө орон нутагт өөрийнхөө сургалтыг явуулж байна. Улаанбаатарт 13 хоног явагддаг одоо сургалтынхаа хугацааг нэмээд хөтөлбөрөөсөө ямар нэг юм хасахгүйгээр одоо 9 хоногт багтааж эрчимжүүлсэн байдлаар сургалт явуулж байна. Одоо энэ анхныхаа одоо сургалтыг аваад хүүхдүүд маань одоо 4 дахь хичээлдээ оролцоод явж байна. Тэгэхээр одоо энэ сургалт маш сайхан амжилттай явагдаж байгаа. Тэгэхээр манай одоо сургалтын онцлог бол үндсэндээ сүүлийн 3 жил бол дараалж улсын одоо тэргүүний хийгээд одоо засаг даргын нэрмжит одоо тэргүүний одоо ийм сургалтын төвөр шалгарсан байж байгаа. За би бас өөрөө бол бас одоо заах харагч багш гэдэг утгаараа 40 гаруй одоо нэг англи хэлний ном гаргасан байж байгаа. Англи хэлнийг бол би даад сурсан, сурахтаа бүр гадуун сайн сурсан учраас ямар нэгэн одоо энэ заах аргыг боловсруулахтаа бол яг өөрөө одоо тэр англи хэлийг одоо би даад сурсан тэр туршлага дээрээ үндэслэж ингэж арьс махаараа би сэтгэлээрээ мэдэрч одоо англи хэлийг сурсан болохоор ямар хүн одоо юун дээр ирээд төртдгийг, ямар хүнтэй одоо яаж ажиллавал зохитын бэ гэдэг энэ арга барил маань их онцлог байдаг учраас манай сургалт бол одоо яалтчгүй одоо заавал сурсан хүн амжилттай сурч гардаг юм сайхан одоо минутаар нь төлөвлөгдсөн тийм хичээл бол явагддаг юм байна. Тэгээ анхны хичээл маань амжилттай явагдаж байна. Олон хүн бол одоо хамрагдаж байна. Олон хүмүүс одоо бас сонсоогүй байсан юм лээ. Та одоо увс нутагтаа ирсэн, өөрийнхөө алтан нутагтаа ирсэн сургалтаа явуулж байгаа юм байна. Бид нар хоцорчлоо тэргээд ингэж утастаж хүсэл тавьсан учраас дахиад одоо энэ сургалтаа 2 дахь удаага энэ нутагтаа бас явуулъя гэсэн бодолтой байж байгаа. Уг нь бол нэг сургалт явуулаад амрах хугацаанд одоо нэг сургалт явуулаад явъя да гэж бодож исэн чинь ийм хүсэл тавьсан учраас одоо дахиад 17-ны өдөр одоо өглөө 8 цагаас 8:30-аас эхэлдэг ангиа бас явуулъя гэж бодож байна. Мөн одоо өдөөс хойш 20-ны өдөр бол бас одоо энэ сургалтаа суурьтай анхан шатны болон гүнзгий шатны сургалтаа бол бас 2 дахь сургалтаа эсэлтээ авч явуулна гэж бодож байгаа. Манайх бол одоо ном сурагчгээр өөрөө хангацдаг. Сургалтын бол одоо маш сайхан ном сурагчтэй. Тэгээ одоо богино хугацаанд зүгээр нэг 100 биш далаачтай мэдлэг одоо өгч чаддаг 2000 үгийн нөөцтэй болгодог. Мөн одоо орчуулгыг баруун солгоогүй хийлгэж сургадаг. Ийм аргад суралцуулаад тэгээ ярианы үгийг дөрмийн өндөр мэдлэгтэй болгож гаргадаг ийм сургалтаа одоо увс нутгийнхаа хүн зондоо хүүхд багцуудтай толиулж байгаад их баяртай байгаа. Энэхүү сургалтын бүртгэлийг холбооны 36 айлын орон сууцанд байрлах цоос хилэн сургалтын төвийн байранд бүртгэж эхлээд байна. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8998 8966 9968 67 66 дугаараас лавлах боломжтой юм байна. Дараагийн мэдээ Намар уулжин найр хормын цагийнсэндээ холбогдуулан Next Electronics компани улсчуудаа зориулан хямдралтай худалдаагаа зарлаж байна. Хямдралтай худалдаа 5 хоног үргэлжлэх бөгөөд та бүхнийг амжиж үйлчлүүлэхийг Next-ийн хамт олон уриалж байна. Next Electronics компани амар цагийн найр хормыг тохиолдуулан бүх бараандаа онцгой хямдрал зарлаа. Тус хямдралтай худалдаа 5 хоног үргэлжлэх бөгөөд дэлхийн брендийн цахилгаан бараа тавилгыг хэм дүнээр худалдаалах юм а. За манай Next Electronics уус салбар намрын дунд сарын шинэ 17-ыг тохиолдуулан залуу гэр бүл хосуудад зөрүүлэн 5 хоногийн онцгой хямдралыг зарлаж байна. Манай хямдралтай хугацаа маань 9-р сарын 13-наас 9-р сарын 17-ны хүртэл ердөө 5 хоногийн хугацаанд та бүхэн дэлхийд тэргүүлэгч бүх төрлийн брендийн цахилгаан бараа болон гэр ахуйн бүх төрлийн тавилгыг та бүхэн 3-аас 30% хүртэлх хямдралтай нэмэлт бэлэг урамшуулалтаар худалдаа авах боломжийг манай Next-ийн хамт олон ердөө 5 хоногийн хугацаанд уусчууд та бүхэнд олгож байна. За энэ 5 хоногийн хугацаанд та бүхэн дэлхийд тэргүүлэгч борлуулалтаараа 3-д явж байгаа TCL брендийн 55 инч хамгийн сүүлийн хөнхөр смарт дуу хоолойгоор удирдах боломжтой зурагтыг 2,649,000-аас 400 мянга хямдруулаа 2,299,900 дээр бэлгэнд нь та бүхэн Италийн алдарч Java брендийн 700 мянган төгрөгийн үнэтэй кофений машин, Туркийн алдарч Tortenzo брендийн air condition гэх мэт маш том бэлгэнүүдээс сонголтыг авах боломжтой байна. За мөн та бүхэн бүр автомат угаалгын машиныг хамгийн өргөн сонголтоор авах боломжтой байна. Жишээ нь Герман брендийн 3 жилийн баталгаатай 6 кг-тай автомат угаалгын машиныг 749 мянган төгрөгөөр худалдаа авснаар нэмэлт тоос сурагчны бэлэг урамшуулалттай байгаа. Шинэ хосууд энэхүү боломжийг үгүй алдараа зах зээлүүнээс хэмт чанартай сүүлийн загварын тавилга цахилгаан бараанаа сонголтоо хийж гэрээ гоёгүй л Next-ийг зорихыг санал болгож байна. Хэзээ реклам сурталчилгааны дараа ABC News мэдээлэл хөтөлбөр үргэлжлэхийг хүлээн авч байна.